Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр хайруулын тавганд маш гоё амттай, маш амархан шоколадын торт хийсэн байгаа. Танд таалагдах болно. Заавал хийж үзээрэй. Ингээд эхэлцгээе. Эхлээд кексээ хий. Кекс нь маань 2 ширхэг өндөг, 125 г гурил, 60 мл урмлын тос, 1 цайны халбаг нунтаг хөөлгөгч буюу baking powder, 120 мл сүв, 2 амны халбаг нунтаг какао, 100 г сахар орно. Одоо өндгөө хагалаад нэг савнд хийчин дээрээс нь сахараа хийгээд өтгөн цагаан болтол нь миксердэнэ. Ингээд дээрээс нь тосоо хийгээд үргэлжлүүлэн миксердэнэ. Ийм болсон байна. Одоо дээрээс нь хур орцуудаа хийн, гурилаа, какао, мөн унтаг хөөлгөгчөө хийгээд шигшигчээр шигшинэ. Ингээд зөөлөн хутгаж холиод сүүгээ баг багаар хийгээд мөн адил үргэлжлүүлэн зөөлөн хутгана. Зурмаг маань ийм болсон байна. Одоо 3 тэнцүү хэсэгт хуваагаад хайруулын тавган дээр хайрна. Ойролцоогоор 18 см-тэй хайруулын тавган дээр хайрна. Хайруулын тавгаа урьдчилаад халаасан байх ёстой. Ингэж тослоо дээрээс нь зурмага хийгээд плетийнхаа бага хэмдээр 7-оос 10 минут болгоно. Плетигний 1-ээс 2 дахь хэмдээр болгоод зүгээр эдэг. Би 1-ээс 9 хүртэл халдаг плетигний 2 дээр нь болгосон байгаа. 8 минутын дараа ийм болсон байна. Хуруугаараа дараад үзэхээр хөвсгөр зөөлөн болсон мэдэгдэнэ. Эргүүлээд харахаар ийм гоё болсон байна. Нөгөө талаас нь болгох шаардлагагүй. Би зүгээр харуулах гээд эргүүлсэн байгаа. Одоо гаргаад хөргөө тавьчихна. Ингээд хайруулын тавгаа арчаад тослоод зурмага хийгээд яг ийм дарааллаар үлдэгдэл зурмага болгоно. 3 кекс маань ийм болсон байна. Хоёр талаасаа ингэж харагдана. Одоо крем хийцгээе. Кремд маань 400 мл сүн крем буюу whipping крем, 75 г шоколад орно. Би ийм шоколад хэрэглэсэн байгаа. Ингээд сүн кремээ буцлах төдий халаагаа дээрээс нь шоколадаа жижигэлж хийгээд хайлтал нь хутгаж өгнө. Ийм болсон байна. Одоо хөргөгч нь хамгийн багадаа 4 цаг байлгах ёстой. 4 цагийн дараа ийм болсон байна. Одоо крем болтол нь миксердэнэ. Крем маань ийм болсон байна. Одоо хөргөгч нь төр хийчихнэ. Ингээд кекснийхаа захыг тэгшлээд тойруулаад жиг зүснэ. Би ойролцоогоор 17 см-тэй бялууны хэв хэрэглэсэн байгаа. Тавг дээр нь тавиад зүсэж бас болно. Кекс маань ийм гоё жигд болсон байна. Үлдэгдэл кексүүдээ мөн адил ингэж зүсэж өгнө. Одоо кексэндээ кремээ хийгээд тортоо хийцгээе. Кремнээсээ баг зэргийг тортны суурин дээрээ дүрхээд кексээ тавиад кремнийхаа талыг хийгээд жигд тарааж өгнө. Ингээд 2 дахь кексээ тавиад үлдэгдэл кремээ хийгээд мөн адил жигд тарааж өгнө. Одоо 3 дахь кексээ тавиад савндаа наалдаж үлдсэн кремээ шавхаад дээр нь нэмгэн жигд түрхээд хөргөгч нь төр хийчихнэ. Торт маань хажуу талаасаа ингэж харагдчихээн. Энэ хооронд 100 г сүн кремийг миксердээд тортныхоо захаар жигд тарааж өгнө. Хажуу талаасаа ингэж харагдчихээн. Одоо ахаад хөргөгч нь төр хийчихнэ. Энэ хооронд тортныхоо дээгүр чимээг шоколадаа бэлдээ. Шоколаданд маань 50 мл сүн крем буюу whipping крем, 80 г шоколад орно. Одоо сүн кремээ буцлах төдий халаагаа дээрээс нь шоколадаа хийгээд хайлтал нь хутгаж өгнө. Ийм болсон шоколадаа кремний утанд хийгээд үзүүрийг нь хайчлаад тортныхаа захаар эхлэж гойжулж өгнө. Дараа нь үлдэгдэл шоколадаа тортон дээр асгаад жигд тарааж өгнө. Одоо дээрээс нь ийм гүзээлцэг нь тавиад баг зэрэг шоколад хайлуулад гүзээлцэгнээ чимээд өгье. Торт маань хажуу талаасаа ингэж харагдчихээн. Тортод чимэглэхдээ өөрийн хүслээр яаж чимэглэж болно? Энэ удаа би ингэж чимэглэлчлээ. Ингээд хайруулын тавганд хийсэн амтад шоколадын торт маань бэлэн боллоо. Асуулт байвал доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.